The political importance of translation and Moscow's ability to manipulate them were evident early on. Moscow embassy to Crimea in 50s was told that under no circumstance was it to give Crimeans a Russian version of the proposed treaty. If Crimeans insisted, then text should be translated from Russian into a Tatar at Russian embassy. If Crimean Khan wanted to have it translated in his presence, then Russian scribe was to read text and the interpreter was to translate it. Obviously, Russian version and Tatar translation contained some difference that Moscow didn't wish to reveal. Орчуулгын улс төрийн ач холбогдол болоод үүнийг хэрэглэх гэсэн Москвагийн ашиг сонирхол бол эртнээс баримттай зүйл. 1500 онд Кремийн хаан руу илгээсэн Москвагийн элч нар жишээлбэл ямар ч нөхцөлд гэрээний Орос хувилбарыг Кремийн татаруудад өгч болохгүй гэсэн заавартай явж исэн. Ингээд хэрвээ Кремийн татарууд шаардах юм бол текстийг Оросын элчийн хажууд өөрөөр хэлбэл Оросын элчин сайдын өргөөнд Орос хэлнээс татар хэл рүү орчуулах хэрэгтэй гэж. Хэрвээ Кремийн хаан яг түүний дэргэд орчуулахыг шаардах юм бол Оросын бичээж үүнийг Орос хэлээр дуудаж харин орчуулагч нь түүнийг шууд татар хэлээр хэлмэрчлэхийг тушаасан. Мэдээж Орос хувилбар болоод татар хэлний орчуулгад бол Москвагийнхны илэрхийлэхийг хүсээгүй тийм утга санаа ялгаа бол байсан тодорхой. Indeed, translations often deliberately misinterpreted the issues. Most of the time, natives were not provided with a written copy of documents they were expected to sign. Instead, they had to rely on Russian interpreters who related the contents of documents to them. Contemporary Russian translator Vasily Bakunin asserted that prior to 1724, Kalmyks were not familiar with the contents of treaties they had signed and that were regarded by Moscow as Kalmyks' oath of allegiance. In contrast to earlier documents which had been written in Russian with Taishi signatures affixed to them, documents with Kalmyks signed in 1724 was written in Kalmyks and discussed among Kalmyks in numerous meetings before they agreed to sign it. Үнэндээ орчуулга бол асуудлыг зориудаар буруу тайлбарласан байдаг. Бараг бүх цаг хугацааны туршид орон нутгийн тэдний гарын үсэг зурх бичиг баримтын хуулбарыг авч чаддаггүй байсан. Харин түүний оронд тэдэнд бичиг баримтын агуулгыг тайлбарлаж өгөх Орос хэлмэрчнээс шууд хамааралтай байсан. Тухайн үеийн Оросын орчуулагч Василий Бакунин 1724 оноос өмнө халимгууд Москвагийн халимгийн тайш нарын найрамдлын хилцээр баталж хамаалдсан андгай гэж ойлгодог тэр бичиг баримтуудыг түүний агуулгыг бол халимгууд сайн мэддэггүй байсан гэдэгт итгэлтэй байсан. Харин халимгийн тайш нарын гарын үсэг зурснаар баталгаажсан энэхүү бичиг баримтууд өмнөх бичиг баримтуудтай харьцуулах юм бол 1724 онд халимгуудын гарын үсэг зурсан энэ хилцээрийг бол маш олон удаагийн халимгуудын уулзалтаар хилцүүлсний үндсээр гарын үсэг зурхаар шийдвэрлсэн юм а гэдэг. Translating was a serious matter, fraught with serious consequences. Translators and interpreters walked a tight rope between two sides, often in fear for their lives, if what they translated was found to be offensive or provocative. Pope's emissary to Moscow in 5081, Antonio Posevino, recalled how Moscovite interpreter hesitated to translate one of Posevino's questions to Ivan IV because he thought it would provoke Tsar's ire. The step was no less dangerous than Moscow, and Russian interpreters accompanying embassies to nomadic people were often held responsible for a shortage of presents and were routinely threatened, beaten, and otherwise abused. Орчуулга юм гэдэг бол аюултай үр дүнд хүргэж болох маш төвөгтэй ажил байсан. Орчуулагч болон хэлмэрч нар тэдний орчуулж байгаа зүйл аль нэг талынх нь уур хилэн хүргэх, эсвэл аль нэг тал руу дайрч довшилсан
дайрч давшилсан удган хаястай болж үүнийх нь улмаас тэдний амь нас сүйдэх үе гэсэн айдас дунд хоёр талыг холбосон нарийнхан олсон дээгүүр алхдаг ийм хүмүүс байсан. Жишээлбэл 1581 онд Москвад илгээсэн Ромын папын элч Антонио Посевино Оросын хилмэрч түүний Иван 4-р вангаас асуусан асуултыг орчуулахаас хэрхэн татгалзаж эргэлдэж байсныг сананд урсан байдаг. Яагаад гэвэл түүний асуултыг орчуулснаар догшин Иван царийн уур хилэн хөгжихүй гэсэн айдас тэр орчуулагчийг эзэмсэн байсан. Яг үүнтэй адил Москвагаас багагүй аюултай газар бол тал нутаг байсан. Ийшээ явж байгаа Оросын элч нар бол нүүдэлчин хүмүүсийн өмнө тэдэнд өгөх ёстой бэлэг шан харамжийн дутуу байдал эсвэл сэтгэлд нь үл нийцэх байдлын хариуцлагыг үүрдэг. Үүнийхээ төлөө сүрдүүлдэг, зодуулдаг, заримдаа бүр доромжлуулдаг байж. Violence against Russian interpreters and natives, complaints about them were not necessarily unfounded. Russian authorities knew about and often agreed with many charges against their interpreters, stealing presents or taking bribes, distorting the contents of letters sent from Moscow, colluding with some local nobles at the expense of others, or simply lying and deceiving locals in trade transactions. Of course, temptation to profit from natives' ignorance of Russian was all harder to resist, inasmuch as interpreters' salaries were haphazardly paid by Moscow. Additionally, perhaps unintentionally, Moscow created personal incentive for its interpreters to distort record. Interpreters who could claim success in securing natives' allegiance to Russian Tsar were generously rewarded. Оросын орчуулагч хилмэрч нарын нартай зөрчилдөх болон тэдний тухай орон нутгийн тавьж байгаа гомдол саналыг уул үндэсгүй гэж үзэх аргагүй. Оросын засаг захиргаа бол үүнийг маш сайн мэддэг бөгөөд өөрийн орчуулагч нарыг бэлгийн эзүүлээс хумсалсан, ахуйл авсан, Москвагаас илгээсэн захидлын утга агуулгыг гойвуулсан, аль нэг хүмүүнийхээ зарлагын төлөө орон нутгийн ноёнтой зөрчилдсөн, мөргөлдсөн, эсвэл зүгээр л худлаа хэлсэн болоод орон нутгийнхаа хийж байгаа худалдааны гүйлгээнээс ашиг олохыг хичээсэн, завдсан гэдэг шалтгаанаар өөрийн олон орчуулагч нарыг хөвчлэн буруутгах шийддэг байсан, буруутгахыг зөвшөөрдөг байсан. Мэдээж Оросын орон нутгийнхны мунхаг харанхуй байдлаас ашиг олохыг хичээж байгаа түүний орчуулагч нарын энэ ааш арга нэх болов Москвагийн засгийн газар орчуулагч нартай хангалттай цалин төлдөггүй улмаас бий болдог гэдгийг маш сайн мэдэж байна. Нэмж хэлэхэд Москва зориудын бусаар орон нутгийнханд илгээж байгаа зохицол харилцаа холбоог гойвуулсан нийхэн төлөө орчуулагч нараа шагнадаг ийм тогтолцоо бий болгосон. Оросын цайртай ам алдаж найрамдалтай харилцаа тогтоохоор орон нутгийнхныг ам алдуулж чадсан гэж маргаж байгаа орчуулагчийг бол Оросын цайр сэтгэл харамгүй шагнадаг байсан.